Өнөөдөр 11-р ангийн биологийн сонгон судлалын агуулгын хүрээнд дараах хичээл орно. За суралцгийн зорилтоо та бүхэн танилцуулъя. За ургамлын эсүүд болон гадаад орчин хоорондын усны шилжилтийг усны потенциалтай холбон тайлбарлах гэдэг сэдвийн хүрээнд өнөөдрийн хичээл орно. За өнөөдрийн хичээлийг орохоос өмнө энэхүү сэдвтэй уялдуулаад та бүхэн 10-р ангийн заав судалгааны хичээлийн агуулгаар үтсэн. Ургамлын эсүүдийн хооронд ялангуяа ургамлын эсээр бодис зөөвөрлөгдөх, мембрана бодис зөөвөрлөгдөх хэлбэрүүдийг та бүхэн 10-р ангид үтсэн байгаа. За энэ сэдвээ бүгдээрээ эргэн саная. За ургамалд мембрана бодис зөөвөрлөгдөх хэлбэрүүд, за идэвхтэй болон идэвхгүй зөөвөрлөх хэлбэрүүд хоёулаа явагддаг. За энэний тухай одоо багш та бүхэнд презентацийн үзүүлэх байдлаар дараагийн хэсэгт тайлбарлана. За дараах презентацэнд мембрана бодис зөөвөрлөгдөх хэлбэрүүдийн тухай үзүүлсэн байна. За энд цэнхэр өнгөөр эсийн гадна орчин буюу гадаа орчинд байгаа шингэн. За шар өнгөөр эсийн дотоод шингэн орчин буюу цитоплазмыг дүрсэлсэн байна. За энэ хоёр орчны дунд эсийн мембран байрлаж байгаа дүр зураг харагч байна. За эсийн мембраны гадна талд хамгийн дээр байгаа бөөрөнхий дүрсээр үзүүлсэн бодисын концентрац эсийн гадна талд их, эсийн дотор цитоплазм орчинд бага байгаа. За энэ тохиолдолд концентрацийн зөрүүгээр буюу концентрац ихтэйгээсээ концентрац багтаа гэсгөрөө бодис зөөвөрлөгт үзэгдлийг бид нар диффуз гэж нэрлэдэг. За мөн зарим бодисууд эсийн гадна талд концентрац ихтэй хэсгээс концентрат багтаа хэсэг рүү диффузлогдохдоо тусгай сууг уургийг ашигладаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр эсийн мембраны ихэнх одоо бүрдлийг үүсгэж байгаа фосфолипид маань өөрөө нэгэн төрлийн липид. За энэ маань гидрофоб шин чанартай учраас липидтэй адилхан шин чанартай бодисууд концентрацийн зөвөр шууд мембран нэвтж явахад липидээс өөр шин чанартай гидрофил молекул маань тусгай суугч уургийг ашиглаж байгаараа энгийн диффуз, хэлбэрчлэн диффуз хоёр ялгаатай. Эдгээр хоёр үзэгдэл нь аль ч тохиолдолд концентрацийн зөрүүгээр аяндаа явагдаж байгаа үзэгдэл учраас эдгээрийг идэвхгүй зөөвөрлөдөг. Энд ямар нэг энерги бол шаардахгүй. За тэгвэл хамгийн доотлолт байгаа сууг уургаар дамжиж явагдаж байгаа бас нэг тохиолдлыг авч үзье. Энэ тохиолдолд эсийн гадна талд концентрац нь бага байна. Эсрэгээр эсийн дотор талд концентрац их байна. Гэтэл энэ тохиолдолд концентрац багтаа хэсгээс ихтэй хэсэг рүү концентрац эсрэг зөөж байгаа учраас энэ тохиолдолд энерги ашиглана. Ялангуяа эсийн амьсгалаар үүссэн энергийн дийлэнх нь АТФ-д хадгалагддаг. Тэрхүү энергийг ашиглаж концентрац эсрэг зөөвдгүүд идэвхтэй зөөвөрлөдөг нэ. Тэгэхээр энд ойлголтоо та бүхэн 10-р ангид аль хэдийн авсан байгаа. Гэхдээ өнөөдөр зөөвөрлөлт хэлбэрийн өөр нэгэн одоо өрмөс тохиоллыг бүгдээр онцолж ярина. Энэ бол мэдээж осмос байгаа. За осмос бол усны диффуз юм гэж байгаа. За энд хагас нэвтрүүлэгч мембранаар тусгаарлагдсан хоёр орчин үзүүлсэн байна. За А болон Б тал байна. Хагас нэвтрүүлэх мембраны хоёр талд. За сайн ажиглал хагас нэвтрүүлэх мембраны дундуур юм жижиг сүвүүд байгааг хүүхдүүд та бүхэн ажиглана. За А тал бол цэвэр ус байгаа. Харин Б тал бол концентрацтай шингэн байгаа. За тэрийг яаж мэдж байгаа вэ гэхээр энэ уусмал дотор тодорхой бодисууд уусан байдалтай байгаа. За концентрацтай шингэнд уусан бодисууд маань хагас нэвтрүүлэгч мембраны энэ нүх сүвээр бол багтахгүй. Хэрвээ энэ хоёр орчныг тусгаарлаж байгаа хагас нэвтрүүлэгч мембраныг авсан тохиолдолд та бүхэн сайн ярьсан диффузийн үзэгдэл явагдана. Энэ тохиолдолд концентрац ихтэй хэсгээсээ буюу Б талаасаа концентрац багтаа буюу А тал руугаа диффузийн үзэгдэл явагдана. Харин дундуур нь хагас нэвтрүүлэгч мембран байхгүй учраас энэ диффузийн үзэгдлийг хоригдж байгаа. Хоёрдугаард энэ уусан бодисууд маань мембраны нүх сүвээр гарахгүй. Энэ тохиолдолд ус өөрөө диффузлагдана. За тэгвэл бүгдээрээ бодъё. Цэвэр усанд ямар ч бодис уусаагүй учраас чөлөөт усны молекулын хэмжээ их байгаа. Харин Б талд байгаа концентрацтай шингэн тодорхой хэмжээний ус бодисууд уусаад тэдгээрийн гадна талаар усны молекулууд гидратан бүрхүүл үүсгэхэд оролцсон байдаг. Ингээд чөлөөт усны молекул А утгад бага байна. За ийм учраас А талд бол усны потенциал өндөр байна гэсэн үг. Б талд усны потенциал бага байна гэсэн үг. Инхээр осмос үзэгдэл бол
усны потенциалтай холбоо тайлбарлана. Энэ тохиолдолд аль тал руу усны шилжилт явагдах вэ гэдгийг багш та бүхэн сая тайлбарлаж байгаа хугацаанд зарим хүүхдүүд маань таамаглаж амжсан байх. За ингээд хэрхэн диффуз явагдгийг одоо бүгдээрээ хөдөлгөөнд анимашн дүрслэлээр харъя. За осмос үзэгдлийг харуулж байна. За дундуур нь хагас нэвтрүүлэгч мембраны нүхс өвүүд. За мөн Б талын уусмалдах уусан бодисын хөдөлгөөн бас харагдаж байна. За давсны молекулууд Б шингэнд ууссан байна. За энэ тохиолдолд А талд буюу цэвэр устай талд усны потенциал өндөр учраас Б тал руугаа шилжилт явагдаж байна. За энэ бол осмос үзэгдэл байгаа. За мөн концентрацтай шингэн рүү цэвэр усанд байгаа усны молекулууд шилжсэний дараа концентрацтай шингэн дээрээс даралт учруулж байна. Энэ бол урвуу осмос гэдэг ойлголт байгаа. За энэ урвуу осмосыг ашиглаад энгийн крантны уснаас цэвэр усыг гаргаж авах боломжтой байдаг. Хагас нэвтрүүлэгч мембранаар уснаас өөр бодисууд ерөөсөө нэвчихгүй учраас даралтын нөлөөгөөр урвуу осмос үүсгэж байгаа тохиолдолд бараг 100 цэвэршилттэй цэвэр усыг бас гаргаж авах юм боломжтой байд. За тэгвэл саяхан багш нь осмосын үзэгдлийг ярихдаа усны потенциал гэж ярьлаа. Усны потенциалыг тооцоход бид нэр хоёр үндсэн үзүүлэлтийг авч үзнэ. Тэгэхээр усны потенциал гэдэг бол нэг талаас бол даралт, нөгөө талаас бол уусан бодисын хэмжээнээс хамаардаг ийм ойлголт. За ингээд усны потенциалыг тооцох тэгштэглийг дээр нь үзүүлсэн байна. За цэвэр ус бол усны потенциал тэг утгатай гэж үзнэ. Тухайн цэвэр усанд бодисыг уусгах бүрд усны потенциал хэмжээ буурч илүү сөрөг утгатай болдог. За жишээлбэл ийм шилэн сав үзүүлсэн байна. За энэ шилэн савнд 0.4 мол сахарын усмал байгааг харуулж байна. За энэ шилэн савнд гаднаас янз бүрийн даралт учруулдаг учраас даралтын потенциал тэг утгатай. Уусан бодисын потенциал 0.4 мол сахар уусгацсан учраас энэний нөлөөгөөр 0.9 гэдэг. За энэ хоёр утгыг нийлүүлэхээр нийлбэртээ 0.4 мол сахар уусмал ба 0.9 мегапаскал утгатай гарч байгаа. За тэгвэл энэ яг хажууд нь ургамлын эсийн бүтцийг харуулсан байна. За ургамлын эс маань хөөж томроогүй учраас энд эсийн анаас үзүүлэх даралт байхгүй учраас тэг утгатай байна. За уусан бодисын хэмжээ буюу ургамлын эсийн цитоплазм гэдэг бол тодорхой хэмжээний бодисуудыг уусгасан байдаг учраас бас сөрөг утгатай байна. Энэ тохиолдолд хасах 0.7 мегапаскал байна. За тэгвэл ийм потенциал бүхий цитоплазмтай эсийг 0.4 мол сахарын уусмал хийхэд альталтай потенциал утга их байгаа вэ гэхээр ургамлын эсийн хасах 0.7 мегапаскал гэдэг бол хасах 0.9 мегапаскалаас өндөр утгатай учраас усны потенциалын зөрүүгээр эсийн цитоплазмын ус шингэн рүү гадагшилж байгаа ийм үзүү тогтол ажиглагдж байна. За энэ тохиолдолд ургамлын эсийн ан бол хатуу юм бодис байдаг. Энэ тохиолдолд эсийн анд ямар ч өөрчлөлт ажиглагдахгүй. Ургамлын эс харин дотроо эсийн ан дотроо хорчих үзэгдэл явагдана. За энэ үзэгдлийг одоо биологийн шинжилгээ ухаанд эс плазмолизд орлоо гэж ярьдаг. За плазмолиз эс гадаад орчинтой осмос тэнцвэр тогтоох хүртэл үргэлжилнэ. За тэгвэл энэ одоо слайдны энэ хэсэгт нэгэн тасалгааны ургамлын зураг байна. За энэ тасалгааны ургамлыг та бүхэн сайн ажиглавал зарим одоо ишнүүд нь доошоос хулбайгаад унтсан байна. За заримдаа хүмүүс ууж байгаа шингэнээ аваачаад тасалгааныхаа ус руу ургамал руу хийчдэг хөрс рүү. За энэ тохиолдолд чиний ууж байгаа шингэн магадгүй концентрацтай шингэн байвал энэ ургамалд та бүхэн мэдж байгаа ургамалд ус хэрэгтэй, шингэн хэрэгтэй гэж бодоод зарим нь хийдэг байж магадгүй. Хэрвээ концентрацтай шингэн хийвэл энэ нь ургамалдах усны потенциалыг унгаад тэгээ эс хоорондын түлхүү хүч байхгүй болсны улмаас эсүүд доошоо явах тухайн ургамлын ишийг босоо байлгаж авах ёстой иш маань доошоо саглааж ундаг ийм учиртай. Тийм учраас тасалгааны ургамлыг зөвхөн цэвэр усаар услах ёстой. За эсрэг тохиолдолд бас усны потенциалыг тооцож үзье.
За энэ тохиолдолд шил аяганд байгаа ус маань цэвэр ус. Цэвэр усны байгаа учраас даралтын потенциал тэг утгатай, уусан бодисын потенциал бас тэг утгатай нийлбэрээр нийтиг мегапаскал гэсэн утга гарч байгаа. За мөн түрүүчийн ярьсан ургамлын эс хасаг 0.7 мегапаскал усны потенциалтай эсийг эсийн дотор гин. Энэ тохиолдолд хасаг 0.7 мегапаскал гэдэг бол тэг утгаас бага. Тийм учраас цэвэр усанд байгаа усны молекулууд маань эс рүү шилжиж хөдлөнө. За энэ тохиолдолд эс хэмжээгээр хөөж томорно. Амтны эс бол гадуураа эсийн ханаг учраас хөөж хагарна. Ургамлын эс бол харин эсийн ханагтай учраас хөөж харахгүй яг хийлцэн дугуй шиг түнтэйсэн бүтцийг үзүүл. За энэ хизээ хүртэл явагдах вэ гэхээр ургамлын эсийн цитоплазмын дотоод даралт хасаг 0.7 мегапаскал байгаа. Тэгвэл эсийн хананы үзүүлэх даралт 0.7 мегапаскал буюу зөрүүн тэг хүртэл энэ үзэгдэл явагдана. Тэгээ ургамлын эсүүд хөөж томорсох энэ үеийг бид нар ургамлын эсүүд туургөр үүслэе гэж ярьдаг. За ургамлын эсүүд туургөр үүсэх үед ургамлын эсүүд хоорондын түлхэх хүч ихсэн. Энэ нь эсүүдийг түлхэнгууд ялангуяа модлог ишгүй ургамлын иш босож ирдэг. Тийм учраас аль болох тасгааны ургамлыг цэвэр усаар уучлах нь ач холбогдолтой байх нэ. За тэгвэл саяны усны потенциалтай холбоотой ойлголт дээр тулгуурлаад дараах дасгал ажлыг бүгдээрээ хийж үзье. За нэгдүгээр дасгал ажил усны молекулууд шилжих чиглэлийг тодорхойлно гэсэн байна. За тэгвэл хоёр дахь асуулт бүгдээрээ шилжиж. За энэ хоёр эсийг хоёуланг нь цэвэр усанд хийвэл ямар үзэгдэл явагдах вэ гэж. За тэгвэл Б тохиолдлыг авч үзье. Хоёулангийн 1 мол литр сахарын ус малд хийн гэж үзье. За энэ усны потенциал бол 3150 гектопаскал байна. Энэ тохиолдолд А, Б хоёр эсэд ямар өөрчлөлт гарахыг хүүхдүүд та бүхэн бодоорой. За ингээд бүгдээрээ энэ үзэгдлийг илүү дэлгэрэнгүй ойлгохын тулд ургамлын эсэд усны потенциал ач холбогдлыг багш та бүхэнд самбар дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. За ургамлын эсэд усны потенциал ямар ач холбогдолтой талаар бүгдээрээ самбарт багшинд та бүхэн тайлбарлая. За ургамлын ерөнхий бүтцийн диаграмыг харуулъя. За үндэс дээшээ шинэ айлзуурын систем харагдж байна. За үнцийг хөндлөн огтлоод харуул хөндлөн огтлоор үндэсний бүтэц ямар хөө харагддаг вэ гэдгийг бүгдээрээ үзье. За түрүүчийн хичээлээр ксилемийн эсүүдийн бүтцийг бүгдээр үзсэн. За урт нарийнхан гуус хэлбэртэй эсүүд байдаг гэж бид бүхэн мэдэж авсан байгаа. За хөндийн үхсэн эсүүд байдаг гэж. За ксилемийн эсүүдийн хажуугаар перициклийн эсүүд гэж байдаг. За энэ бол ксилем. За энэ бол перицикл. За перициклийн гадна талаар болохоор эндодермийн давхраагаа. За энэ бол эндодермийн давхраа. За эндодермийн гадна талаар холтослог эсүүдийн давхраагаа. Холтослог эсүүдийн үндсэн үүрэг бол полимер үндсэн дэрсэн нөөц тэжээлийн бодисуудыг хадгалах үүрэгтэй байгаа. За нэлээд зузаан юм эсийн давхраа байдаг. За тэгээд хамгийн гадна талаар эпидермисийн давхраа байгаа. За эпидермисийн эсүүд дотроос гадаргуугийн талбай хэсгээс өвсөнцөр эсүүд нэлээд онцлогтой. За энэ бол хөрсөнд байгаа. За хөрсний ширхэг чулуулгууд байна гэж үзвэл хөрсөнд байгаа чөлөө туснуудыг шимж авахын тулд гадаргуугийн талбай хэсгээс юм дасан зохилгоотой байдаг. За тэгвэл үндэс хэрхэн хөрсөнд байгаа чөлөө тусуудыг шингээдэг вэ гэдгийг ярив. За тэгвэл үндэсний эсийнхээ бүтцийг илүү тод томрон зуръя. За энэ маань ургамлын эс учраас
гадуураа мэдээж 9 антай байгаа. За мөн дотор талаараа вакуолтой байгаа. За ийм дүр зурагтай байна. За хөрсөнд тодорхой хэмжээний эрдэс ионууд байдаг. Жишээлбэл калий ион байна гэж үзье. За тэгвэл үндэсний үсэн цэрэс дотор ялангуяа вакуол, цитоплазмын орон зай калий ион хангалттай хэмжээгээр байж болно. За энэ тохиолдолд үндэсний үсэн цэрэс эсийн амьсгалаар үүссэн энерги ашиглаад хөрсөнд хэдий бага байгаа ч гэсэн концентрацийн эсрэг зөөрлөөд калий ионыг эсийн дотгошоо авч чадна. Энэ тохиолдолд энэ маань идэвхтэй зөөрлөлт гэдгийг та бүхэн мэдж байгаа. АТФ-ээр нөөцлөгдсөн энергийг ашиглана. За ингээд хөрсөнд байгаа калий ионууд эсийн дотор талд ороод байхаар яадаг юм бэ гэхээр шингэнд бодисууд уусах тусам цитоплазмын доторх усны потенциал тэгээс бага буюу сөрөг утга руу илүү орно. За тэгвэл хөрс бас тодорхой хэмжээний ион шингээсэн байгаа учраас мэдээ сөрөг утгатай байгаа. Гэтэ харьцангуй тэгтээ өөрлөлтсөө сөрөг утгатай байгаа. Тийм учраас хөрсөнд байгаа усны потенциал асын цитоплазмд байгаа усны потенциалаас харьцангуй өндөр учраас энэ тохиолдолд хөрсөнд байгаа чөлөөт усны молекулууд үндэс рүү осмосоор шилжих боломжийг бий болгож байгаа. Ийм байдлаар хөрснөөс шимэгдсэн усны молекулууд маань хөрснөөс шимэгдээд хувцаслагын эсүүдийг дамжаад эндодермийн давхрааг дамжаад киселем рүү ороод дээшээ масс урсгалаар дамжиж навчинд хүрэх боломжтой. За тэгвэл навчинд усны потенциал ямар хөө байдаг вэ гэдгийг бүгдээрээ авч үзье. За навчны дээд доод эпидермис дундаа амсрын эсүүд байгаа. За навчны хамгийн дээдлэлт болохоор нэгнийгээ нэгт байрлсан баган эсүүд харагдана. Баган мезофил гэж ярьдаг. За би киселемийг энэ өнгөөр зурсан байна. Мэдээж навчин дамжуулах багц буюу киселем байна. За мөн өөр нэг дамжуулах багц буюу полем бас байж байна. За баган мезофилийн доор хөвсгөр мезофил эсүүд байдаг. За тэгвэл дамжуулах багцнаас усны молекулууд маань киселемээс мезофил эс рүү шилжинэ. За тэгээ ялангуяа мезофил эсийн гадна талаар усны молекулууд хуралдсан байдаг. За эндээс нар тусгаар та бүхэн мэдж байгаа транспирацийн процесс эрчимждгийг. За нарны эрчим өндөр байгаад байвал усны молекулууд маань уур хэлбэр шилжинэ. Ялангуяа хөвсгөр мезофилийн дунд усны уур байдалтай, хий байдалтай усны уурууд байдаг. Ялангуяа энэ хөвсгөр мезофилийн дотор байгаа энэ орчин маань усны уураар бүрэн хандсан байдаг. Ийм учраас энэ маань харьцангуй усны потенциал өндөр байна гэсэн үг. Усны молекул их байна. Тэгвэл ургамлын эсийн гадна орчинд буюу атмосферийн орчинд болохоор энэ хоёр усны потенциал 1, 2 гээд ялгчих бүгдээрээ. Тэгвэл усны уураар харсан навчны доторх энэ орон зай бол усны уураар хандсан буюу усны потенциал харьцангуй өндөр. Гаднах атмосферт байгаа усны потенциал харьцангуй бага буюу энэ усны потенциалын зөрүүгээр усны молекулууд эсэс гадагшилдаг. За энэ үзэгдлийг биологийн шинжилгээ ухаанд юу гэж нэрлэдэг вэ гэхээр транспираци үзэгдэл гэж нэрлэдэг. Тэгэхээр транспирацаар усны молекул гадагшлах бүрд навчинд байгаа эд эсүүдэд усны потенциал буурдаг. Ялангуяа ургамлын дээд хэсэгт байгаа усны потенциал илүү бага утгатай. Үндсээр шимэгдэж орж ирсэн усны хэмжээ үндсэнд илүү их байгаа учраас хөрсний доод хэсэг буюу үндсэнд усны потенциал харьцангуй өндөр байдаг. За ингээд ургамлын ишний оройгоос үндэс хүртэл усны потенциал хэрхэн ялгууртай байдаг талаар
слайдн дээр илүү дэлгэрэнгүй бүгдээр харъя. За та бүхэн презентацийн дээр усны потенциал ялгаа, усны ичний орой хэсгээс үндэс хүртэл ямар хөө ялгаатай байгааг ажиглаж байна. За хөрсөн гэхэд хасаг 0.3 мегапаскал байд юм байна усны потенциал. За үндэсний силем рүү шилжчихээр хасаг 0.6. За гол ишин дэх флем дэх усны потенциал хасаг 0.8 мегапаскал. Гэх мэтлэн хамгийн дээр навчны эс хоорондын зайд буюу сая миний хэлсэн хөвсгөр эдийн мезофил эсүүдийн хооронд байгаа навчны эс хоорондын зайд байгаа усны потенциал хасаг 7 мегапаскал хүртэл усны потенциалын утга улам буурсан байгаа. Энэ тохиолдолд усны потенциалын зөрүүгээр хөрснөөс ус шингээгдэж дээшээ киселемээр өгсдөг байх нэ. За тэгтэл гадна агаарын орчны усны потенциал хуурай агаар учраас хасаг 100 мегапаскал сөрөг утгатай байна. Энэ тохиолдолд навчны эс доторх мезофил зайд байгаа усны потенциалын зөрүү гадна агаарын орчинд байгаа усны потенциалын зөрүүгээр транспираци үзэгдэл явагдана. За ингээд өнөөдрийн хичээлээр та бүхэнд ургамлын биер ус дамжихад ялангуяа үндснээс эхлээд дээшээ иш навч хүртэл усны молекулууд дамжихад усны потенциал ямар ач холбогдолтой гэдэг талаар та бүхэндээ тайлбарлалаа. Ингээд өнөөдрийн хичээлд анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.